Манангийн боолоо чааваас хэдхэн тооны луу өрчин эцдийнхээ үгийг дагаж байж өөрсдийнхөө нэр төр ам амьдрал хамаг ямаас өд гэж байна. Тод жишээ нь хөөрхий орхон бүрэгдэшин 2. Уг нь тэр гадаад дотоодод эзэмшсэн мэдлэг боловсролоо үнэн чударгаар ашиглаад явсан бол хувьдаа бизнестэй хүн царайшгүй явж болох байсан биз. Харин одоо өнгөрсөн. Тун удахгүй ам тэмцэн хамгаалаад байгаа манан бүлэглэл нь өнхрөөд өгнө. Тэгээ тэр орхон бүрэгдэшин 2 хэн тооховтэй. Айл хэдийнэ та хоёр хулгайч луу өрсний дансанд орчихсон. Хааж ажилд авахгүй бизнес босгоё гэхэд зээлх хөнж олдохгүй. Харахгүй юу тэр манан мафия эзэн тэр бомтон элбэгд орч чинь ганц муу байр аваад өгч чадахгүй. Тэр бүхэл өөрөө чадан ядан авсан лизингийг нь ч өмнөөс чинь төлөөд өгч чадахгүй. Хөөрхий юм уу ээжэр чинь төлөвлөж байгаагээ үсттэй. Ийм л луу өрчин хулгайч нар та нарын ам амьдралаар чинь тоглож хөлдөөж ирж байна. Насаараа төрж сууж төрийн мөнгийг хулгайч 3 сая хүний ам амьдралыг сорж мүлжин амьдарч ирсэн архаг хулгайч нарч та хоёр муу бол зүгээр л бөхсний цаас. Одоо тэрийг ойлгох хэрэгтэй. Тэд хэнийг ч хайрлахгүй. Бүр нарийн яриул тэр бүрэг төвшин чинь элбэгд оржийн хамаатан юм гинвэлээ. Хамаатна хам эрэг татаж оруулж байгаа хүнтэй юу ярих вэ? Та нар одоо өөрсдийгөө бод. Ард түмнээсээ уучлахгүй. Тэр нь арай л ирээдүйтэй. Юмыг яаж мэдэх вэ? Монголчууд бид өрөвдөгч юм билүү?